Үнэхээр монголчууд бид зээлийн хүүгээ бууруулъя, банкны зээлийн хүүг бууруулъя гэж байгаа бол нийслэлийн бондын хүүг аль болох багасгах ёстой. Сумын базар засаг дарга байхдаа тухайн үед нийслэлийн бондын хүүг 17.2% байхаар бүх бичиг баримтаа боловсруулагдаад санхүүгийн зөвшөөрөл хороонд материалын өгчөө явж ирсэн. Хүн намын бүлэг энэ хүүг өндөр байна гэж үзэж ирсэн. Яагад гэвэл тэр нийслэлийн бонд хууль эрхцэн хувьд компани бондтой яг адилхан байдлаар хуульчлагдсан тэр хүрээндээ босгох гэсэн. Энэ бол буруу. Гэтэл хөгжлийн банкны бонд бол татвар байхгүй, засгийн газрын бондтой адилхан байтал нийслэлийн бонд босгороо компани бондтой адилхан 5% татвар авахтай нэ. Гэх мэтчтэй олон асуудал байсан. Одоо бол харин энэ татварын асуудлыг хууль эрхцэн хувьд бол хуулинд өөрчлөлт оруулаад засгийн газрын бондтой адилхан болгосон байна. Тэгтэл энэ дахиад нэг зүйл дутуу байна. Энэ нь юу вэ гэвэл нийслэлийн бондыг бодит байдал дээр Монгол банкуд их худалдаж авна. Яагаад гэвэл энэ бол хадгаламжаас жоохон өндөр одоо өгөөжтэй байхаар тогтхон гарцаагүй. Тэгэхээр банкуд худалдаад авсан тохиолдолд банкуудын Монгол банкны тэр төлбөрийн чадварын зохистой харьцаа, заавал байх хөрөнгийн хүрэлцээт байдал эднэрийн шалгуур дээр нь одоо ч гэсэн өнөөдрийн байдлаар нийслэлийн бондыг компани бонд шиг эрсдэл өндөртэйгээр бодож тооцохоор болцсон байна. Энд чинь хүүг өсгдөг. Тэгэхээр банкуд худалдаж авах нөхцөл бүрдэхгүй. Засгийн газрын бондыг эрсдэлгүй гэж үзэж байхад, хөгжлийн банкны бондыг Монгол банк эрсдэлгүй гэж үздэг байхад яагаад нийслэлийн бондыг компани бонд шиг, хувийн компани шиг үзэх гэж байгаа. Энэ бол энэ ажлаа бол одоо нийслэлийн засаг дарга Нямбатар бол хийх ёстой. Монгол банкны тэр удирдлагатай бол ярилцах ёстой, ширээний ард суух ёстой. Тэр төрийн бодлого эн чинь явж байгаа болвол тэр засгийн газар улсын их хурлынхан байгууллагын хувьд бол энэ хэмжээнд ярих ёстой. Ийм ажил дутуу байна гэж бид нар энэ мэдээлэл хүргэж байна.